Монгол алтай нурууны үзүүр, үцгэлэн туул нурууд, өргөн уудам тал хөндөй, говьцөл цав толгодоор хүрээлэгдсэн нутаг. Өмнөв аймгийн Номгон сумыг Монгол угсаатны буурал түүхээс салган ойлгохын аргагүй. Монгол улсын хамгийн өмнөд эцэг Орбог гашууны бор толгой нутаг Номгон сумаас бид эргэх дөрвөн цаг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг бэлтгэн хүргэж байна. Монгол алтай уулархаг мужид багтах буур, номгон, цохио, далангийн нуруу, халзан, хавчиг хөрөх, гурван гэдргийн нуруу зэрэг өндөрлөг улсаар хүрээлэгдсэн энэ сумын нэртэй холбоотой домог яриа хэдэн арав хэдэн янзаараа бий. Гэхдээ өдгөө хүртэл малчдын дунд ам дамжин өвлөгдөн ирсэн нэгэн домгийг эхлээд сонсъё. Зүгээр дээр өгчүүд нэг ярьж байсан. Гал одрах гэж нэртэй уул байсан гэлээ, их догшин уул байсан гэлээ гэж ярьдгийг. Тэгээд бууруулах гэж буур гэж нэрлсэн гинлэл гэж ярьдгийг. Одоо ёстой гинлэл гэхээс илүү ч мэд юм алга. Энэ уртлын хоёр номгоны уул болохоор нь бас цог одрах, зали одрах үлээ хайшаа билээ. Тийм нэртэй хоёр уул байсан гинлээ. Тэгээд ер нь хүн амтны оролддог, нутгалддаг догшин хайхад гэж ярьдаг байсан юм билээ. Номхон гэж аргадаж оноосон нэр нь он жилүүдийн уртад номхон болж өөрчлөгдөн тогтсон талаар нутгийнхан ийхүү хуучилсан юм. Тэрчлэн залаа хошуу, хонгор хар цав, дуу дэлсгээд эртдээр үеэс онголон тахиж сүсгэлэн залбирсаар ирсэн элсэн манхнууд мөн л энэ нутагт тамгатай. Өмнгийн говийн Номгон сумын нэг онцлог, нэгэн давуу тал нь уул уурхайгүй бүс. Одоо нэг уул уурхайгүй боловч ер нь бол 11 аал лицензтэй, 2 хээ лицензтэй ийм сум. Магадгүй явцын донд бас уурхай гэж үсэхгүй л байгаа. Ер нь бол мал аж ахуйн гол түшиж, ер нь бол мал аж ахуй. Тэгэд энэ малынхаа одоо нөгөө онцлог тохиолсон элчээрийг бий болгох нь одоо чухал байна. Жишээ нь одоо энэ говьд урд говьрууган бол одоо тэмээг аль болохоор өсгөх. За энэ уулархаг газруудаараа ямаагаа өсгөх. За тэгээд энэ талын өсрүүгээ адуу өхөр хонио өсгөх гэд энэ бас багтаа бас нэг арай онцлог газруудаараа энэ бэлчээрийн гарцыг харж аваад бас малаа өсгөх нь бас их ашиг шимтэй байх шиг байна. За ер нь бол тэгэл мал аж ахуйн одоо бид нарт бол ерөөсөө нэгдүгээрт ямааныхаа ноолуурыг өөрснөө эндээ болвол боловсруулад гадагшаа экспортлдог ийм л хүрээнд л хүрэх нь бол одоо бас малчдаа болоод энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүстээ бас үр өгөөжтэй мал гэж бодож байгаа. Ер нь бол явцын дунд бол ерөөсөө малчд маань бол бас хоршоогоороо хөгжүүлэх тэр байдал руугаа шилжих нь бас чухал байна. Лотерийн бүс нутаг гэж ховордсон. Ерөнхийдөө нэг сүүлийн 10 жилд бол 10 оноос хойш бол бас айлууд эрчимтэй нэмэгдэж залуу малчууд их гарч ирсэн. Тэгээд энд бас өвлжөө бууц бариад тэгээд нөгөө одоо тэр барьцаж одоо тэгэл одоо бас л зарим үедээ бол одоо регул болж штэ. Залуу малчид ч одоо ховордчлоо, уулуурхаар орж байна. За гэр бүл гэхтэл одоо нэг хүүхэд нь сургууль суулаа гэхтэл нөгөө хүүхдээ нэгэн дагаа орчин ганц залуу малчин ч өвчин мөксдөж штэ. Тэгээд дээр нь цөлжилт гэдэг юм. Цөлжилт гэхээр би бол элс гэж нэг ярихгүй. Өмнөөс айл нэг шуугдаад тэгэхээр ан амтан нэхтэй болно. Нөгөө чон нохой чинь ингээд нөгөө залуу малчууд чинь нөгөө гэр бүлрээ хүүхэд багшуулаа ирэх гээд авахгүй араар нэг гиндэгээд нэг одооны биднээс амжиргаач одоо юм үнэтэй зах зээл юм үнэтэй болсон цагт бол одоо ер нь тэгээд 300 малтай айл бол хөдөө байгаа нэмэргүй шүү дээ. Энд чинь мал аж ахуй чинь бас их зардал гардаг шүү дээ. Одоо үс төжөөлөө аавна тийм ээ. Бензин сон аавна. Тэгэхээр 300 малтай айлууд амьдрахад хэцүү. Ер нь бол юм үнэтэй ийм болцсон. Тэгээд одоо малаан өсгөөд нэг жоохон амжиргаанд авар за 500-аас дээш болгоё гэдэг юм болгоё гэдэг. Инхээр бэлчээр усны асуудал гарч байгаа юм. Ер нь тэгээд залуучууд үгүй болж байна да. Өмнөв аймгийн хувьд залуус уул уурхайн салбарт түлхүү орох болсноор залгам чалаа тулгамдсан асуудлын нэг болоод байна. Нутгийнханд мал чухаан, өв соёлоо уламжлуулан үлдээх чин хүсэл бий. Гэвч төсөөлөл мөрөөдөл бодит байдлын ялгаа хаанч зөрүүтэй л байдаг да. Би бол одоо 2 хүүхдээ нэгийг ч гэсэн малчин болгоё гэж боддог байсан. Одоо тэгээд цаг зууд одоо маш их одоо нөгөө байгалийн гамшиг одоо
эрсдэс одоо маш их урамсгал одоо солигдож байна. Тэгэхээр хүүхдүүд одоо бид нар шиг төсвөр төвчээртэй байж маллаж чадахгүй байна. Сая 2-3 жилийн зуднаар гэхтэл одоо маш олон айлууд төв рүү орлоо. Маш олон айлууд малаа зарлаа. Тэгэхэд яг бид нар нөгөө ээж аваас уламжлалт ирсэн болохоор энэ л хэдэн малыг антагаа энэ л хэдэн малыг одоо өсгөе гэсэн үднээс ерөөсөө шантралгүй л зүтгэж явна да. Ер нь бол одоо малын тоотлого гэхээс наана малчдад маань малыг шанаржуулна гэдэг бол одоо миний хувьд бол одоо өөрийн хувьд ярихэд бол би ичгэлсэн төлөвсөн малаа ахиж дараа жилд төлөвлөлдөг. Нэмрийн зүсэг гэдэг одоо шинэ жижиг зүсэг байдаг. Би тэрийг төлөвлөлдөг. Нэгээс 2 жил болгож байж сувай одоо бүдүүр тарах тавэр гүйцэд ахгуулж үйж тэгж малаа төлөвлөдөг. Ер нь миний онцлог одоо тэрдээ малыг шанаржуулна гэдэг л одоо хэрэл байна. Жил болгоно өшгсөн тарах тавэр аваагүй дутуу юмтай чинь хавартаа жилд муутай тул гаргана. Өөрөө тавд аваагүй учраас муудана. Тийм учраас одоо жил өнжүүлээд одоо нэг утгаар одоо тэмээг жил өнжөөд ботголдог штэ. Тэр шиг одоо би ямаг жил өнжөөж шин яг орж байгаа зусхийг тавихгүй бас нэг 2 жил болгоод тусгаа ямаагаа ингэ тавьж ингэж төлөвлөдөг юм дээ. Biz одоо тэгээ энэ 5 ошоо мал 5 төрлийн малтай. Хонь гэж одоо анхал доронтой нэг бараг хоц авчиртай. Сүүлд нь энэ Казахстаны Эдэлбай тийм хоц авчирч 2 жил. Энэ жилээс одоо манай анги Хамбогд Сумын гавлиотын илүү ногломтой байна. Тэрний 2 хоц тавьсан байж байгаа. Малаа үржүүлээ. Тэгээ энэ залуу малчтыг бас дэмжиж энэ 2 сайхан залууд нэг 25 шинэ инжил яах төлөх тийм тусаг хон нэг 25-ыг өгч байна. Одоо болохоор энэ Монгол улсын манлаа яач Дундгой аймгийн Холд сумын Мандагийн байр сайхан гэдэг үний тийм хордны өгшөлтэй азар авчиртай байсан. Одоо тэгээд Монгол одоо уралдаан байчлаа. Өдөөний улс учраас тэр тэжээвэр живчээ мөчөнд байдаг одоо малж чадахгүй юм чинь тэгээд тэрэнд бас нэг жоох эмзэглэж явдаг. Сайхан Монгол одоо ингээд тэр чинь бол байнга яагаад байхгүй нэг тэрийг наадмаад сумбагийнхаа нэг сайхан Монгол одоо бичээрээр явж байгаа нэг завсайн давьяа зурвал бас зүгээр юм гэж. Хамгийн гол нь залуу малчдыг дэмжих төрийн бодлого хэрхэн хэрэгжиж, нийгмийн асуудлыг хэрхэн шийдэхээс эхний нөхцөл бүрдэх учиртай. Цаашлаад эдийн засгийн үр шим, хүртэх ашиг залуустаг хэр өгөөжтэй байх вэ гэд олон асуудал энд хамаатай. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн хурд энэ ирчээрэн үргэлжилсээр байвал нүүдлийн мал аж ахуй эрхлэх ажил бүрэл бэрх болох тухай асуудлыг нутгийнхан ярьж байгаа юм. Энэ байгаль цагуураас болоод юм уу хөрсний усгэл бас арцсангуу доошлж байна. За тэр бол бас нэг өөрчлөлт байх шиг байна. За тэгээд манай суманд яг үзэгдэл нараа багч гисэн ер нь бол бас элсний нүүдэл энэ зөвжилт бас явагдаад байгаа нь бол бас энэ өмнө газар нутгуудаар ингэ явж байхад бол бас харагдчихлаа байна. Тэгэхээр яг одоо яг манай сумын хувьд бол яг энэ нөгөө ган хороо багсж байгаа бас үзэгдлүүд байна. Тэгэхээр одоо өнгөрсөн бас 5 жил гэх чинь баг 2-3 жилд нь одоо бас нэлээд гандуу бас нэлээд хүндхэн байлаа шүү дээ. Тэгэхээр бодоход энэ бас цагуурийн өөрчлөлттэй магадгүй тэр дэлхийн доллараар эдгдэг холбоотой л байгаа гэж бодож байна. Ноос ноолорон бол нэг хоршоо тэрүүгээр нэмж ноолорон болоор шантагчиж. Одоо нарисны хий бол ерөөс нэхий ялангуяа юу ч үнгүү. Тэгээ аваач нэг чэнжүүд аймаг дээр аваач өгдөг. Тэр одоо хайрын сайхан нөхийгээр бол их юм ихээр. Тэр бол ерөөс байхгүй тэгэл хаягдж шиг. Тэгэхээр ер нь ямар ч үнгүү л гээл. Тэгээд яг нэг өлөнтэй нь болохоор авчаал. Нэхийн арьс идрийн лагч хайчтэй шиг тийм. Агроо ачвдаг юм бол. Тэрийг сайхан боловсруулад манайх ч өгн дархны нэг юм хийгээл Монгол улс сайхан үйлдвэрүүд төр байдаг. Тийм хоньны нэг өхрийн шир байна.
малчид бид нар яг өөрсдөө хэрэгцээ нэг сороо идэл мэдл бол хийж хэрэгжилж илээ. Малачгүй энэ бэлчээр одоо энийг л одоо бид тусдаа зөвлөлтөөс хамгаалах мод тарилах гэж ярих юм одоо тэгээд хамгийн гол нь одоо хор бороо элбэг гэвэл гой болгуулна гайгүй юм байна шүү дээ. Хор бороо элбэг байх юм бол малчин хүн бол төрөлцгөөс хамгийн их хөх улсууч малчин юм байна шүү дээ. Хамгийн гол одоо малчтыг маань энэ түүхэд гэдэг юм мал мах гэдэг имийг одоо маш авч маар байна. Одоо Улаанбаатар хотод ихэд 2 махны заах нээгдэж байна. Тэр малчид өөрөөсөө аваачаа зарж байна. Тэр бол одоо маш гоё. Одоо change гэдэг чинь одоо ингээл та өгнийх одоо үнэтэй байна бохомдуулаад байгаа юм чи change нэр дамлах шүү дээ. Тийм учраас аймагт тэр махны заах гэдэг юм уу тийм ээ. Малчид өөрөөсөө аваачаад юуг нь одоо нээгээд өгөх юм бол малчид бол тэгээд одоо өвчтэй төрөлцгөөс шөнө гэдэг байхгүй. Номгон сумынхан өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд малчин эмэгтэйчүүдийн дэмжих тал дээр бусдад жишг болохоор ажил эхлүүлээд хэдийн 3 жил болжээ. Манай зээцээ гар урлан маань дэгээ зүүнний нэхмэл хүүхдийн тоглоом нэгтэг. За тэгээд эпокси, шингэн пластик, за тэгээд давсан урлал, за сүүлд нь одоо юуны гарын сав, хүүхдэд зориулсан гарын сав маань хийж гэн. За тэгээд дараад нөгөө хүүхэд багчуудаа Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор одоо Монгол өв соёл жижиг мини гэрээ нөгөө яг Монгол гэр шиг яг нөгөө ханыг яаж ханы амны яаж нийлүүлдэг, яаж боодгоо, за унийг яаж чадахдаг гэ яг нөгөө жижигхэн байдаг болохоор тэр хүүхдүүд өөрөө тоглонгоо ингээд суралцдаг болохоор маш их давуу талтай сурж мэдэх зүйлтэй байдаг болохоор энэ хүүхдүүд айгүй их сонирхдаг. Өмнө сургуулийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд эдэртээ бас барьж оролцуулж бас аймгийнхаа бас байгалийн түүхийн музей эдэрт бас бариулж бид хэд бас аймгийн хэмжээнд бас сайн оролцсон. Энэгээр бас нөгөө шинэлэг бүтээл гэсэн номинацаар шалгарч ирсэн. Зизи урлангийн эмэгтэйчүүдийн дэгээ зүгээр уур гарган ойсон тоглоомыг та харж байна. Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн үнэлгээтэй. Үүнийг нь зарж борлуулна, зарим нь хандивлна, мөн бүлгийнхээ үйл ажиллагааг тогтмол явуулахад тодорхой хувийг суутгуулах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Манай зизи урлангийнхан маань одоо нэг даангаас нэг урлангийнхаа бид ингээд үйл ажиллагаа явуулаад бүтээл хийхээсээ гадна Номгон сумын бас өрхийн үйлдвэрийг эрхэлдэг маш их хөдөлмөрч малчтын эмэгтэйчүүд хүмүүсүүд малчид маань байдаг болохоор одоо дараа жилээс одоо Номгон үйлдвэрлэлүүд төвийг манай урлан маань байгуулна. За тэгээ тэндэн болохоор Номгон сумын малчид хөдөлмөрчтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүдийг бүгдийг навцарч нөгөө Номгон сумдаа төвлөрүүлэх тийм ажлыг тооцоолсон төлөвлөсөн явж байгаа. Энэ одоо уран бэр гэдэг тоглоом. Бэр болж ирсэн хүүхдээ ухааныг шалгадаг байхгүй. Охиныхоо хүүг нь болохоор энүүгээр шалгадаг шүү дээ. Шаант даруулдаг шүү дээ. Одоо хүргэн болж ирж байгаа хүүг ингээд дараад энийг дараад энийг дийлжвэл миний эрвэр хүрчээ. Нас төгс болжээ. Хүргэнээр хүлээн зөвшөөрё гэдэг байхгүй юу? Эрийн хүүд нарыг. Охиноо болохоор энийг энэ хоёр захын хоёр шагааг нэгэнд нь оруулаад За нэгэнд нь оруулчвал миний охины ухаан тэлжээ. Ухаан саруул юм байна. Уран хүүхэд байна. Өөрийнхөө бэрээр хүлээн зөвшөөрё гэж эцэг эхэнтэй гэж урд тэгдэг байсан байгаа юм. Тэгээ энийг голчуухан одоо хоёр шагаатай энэ тэнд их байдаг. Би голд нэг шагаа ээжгсэн 3 шагаатай тоглоом байна бол. Нэг үйлдэл нэмэгдэн л дээ. Хийдэл нь бол адилхан. Энэ голын шагаа бол голдоол байна. Нэг лүгөө халигахгүй. Голын шагаа энэ би бодцсон өнгөтэй голдоол байна. Энэ хоёр шагаал нэг лүгөө шилж орж байна. Тэгдэг тоглоом байгаа. Мөн ялгаагүй энэ болохоор бодын хуулан тэгээ F4 гэдэг дөрвөн тоглоом байна. Энэ дөрвийг малд яаж байдгүй тэрүүгээр нэвлүүлэх хэрэгтэй. Монгол хүмүүс энийг бол ер нь мэдэхгүй монгол хүмүүс бараг монгол биш гэж хэлэхээр байхгүй. Мал аж ахуйд суурилсан Номгон сумын малчид өдөр тутмын ахуй хэрэгцээндээ байгалийн эко бүтээгдэхүүн хэрэглэх талд гойд анхаардаг юм билээ. Ун дусаа, ялангуяа айр гэсүү, тарг, хоормог гээд цагаан эдийн цэвэр байлгах нь малчдын хувьд тун чухал. Тэр тусмаа химийн хортой бодис ялгаруулдаг цэнхэр савнаас хуванцар эдэллээс татгалзсан Монгол ахуйг энтхийн альж малчин өрхөөс харж болно. За энэ торх бол одоо манай ханы маань аав ээжээс уламжлагдж ирсэн одоо
торох байгаа. Манайд ирээд бараг 20-од жил одоо битээр яг айрыг цагаагаа хийж жил тутамд одоо хэрэгжилж байгаа. За тэр хувийн бол одоо манай ээж аав хоёроос уламжлагдаж ирсэн бас одоо битээр 30-аад жил одоо хэрэгжилж байгаа. За энэ ширээ өхөр бол одоо шүтлэн өхрийн одоо ширээр хийсэн хөхөр байгаа. Одоо бас битээр одоо жил болгон унгаа үйж айргаа хийж өвөлдөн бол бас үхрийнхээ айргийг хийгээд ингээд ерөөсө жилийн дөрвөн үйлрэлд хэрэгэлдэг хөхөр байгаа. За энэ жижиг торхмол одоо бүр жижиг үхрийн ширээр хийсэн. Тэгээд энэ хөхөрийг болохоор одоо өөрөө хийсэн байгаа. Маш хөөрхөн жижиг одоо том хөхөрөөсөө жижиг хөхөрөөгөө дамжуулаад тэгээд одоо хүнд яг одоо эко бүтээгдэхүүн одоо хэрэгжилж байгаа. Дээр үеэс одоо уламжлагдаж ирсэн одоо гуйлан одоо данх одоо дом тэгээд сайлын одоо энэ модо ховингууд тэгэхээр одоо биднэрт одоо эрүүл мэндэд хамгийн чухлаа. За цаг зав чи бид малчин бид нар чи нэг өвлийн хугацаанд л өвлийнхөө эд шиг хий дуусаа малаан тоолуулсны ард дээр нэг сар цагаан сараас өмнө сарын хугацаа нэг 2 сарын хугацаанд л нэг төр цаг сайхан байвал бас нэг нурууд нэг жийс уйлан татахгүй байдаг талтай. Тэр үед л хийн л дээ. Суруу идэл одоо эрэг 100 манайд юу хэрэгтэй? Хөхөр хэрэгтэй юу? Сургоноосор юу хэрэгтэй? Тэр бүгдийн тэр өвлийн тэр нэг 2 сарын хугацаанд л хийж ажлаа зохицуулж байдаг. Зуныхаа сайлыг хаврынхаа сайлыг хийхин тулд сайлын бэлтгэж саваан бэлтгэж өвлийн саваан бэлтгэж. Тэгээ миний хамгийн сүүлд өнгөрдөг өвөл хийсэн хөхөр бүтэн хөхрийн хөхөр энэ жил хайрыг хийсэн гайгүй нэг 150 бол орчоол байсан. Гайгүй том хөхөр хийсэн би. Тэр болохоор жижигхэн хөхөрөө 40-50-аас хэтэрдэг хөхөр байгаа. Миний анхны хийсэн нэг 10 гаруй хөхөр бол ер нь хийсэн. Хүн энтэнд өгсөн, авсан, бэлгэлсэн, зарим нь худалдаж явна тэгж байсан. Манай дүү энэ манай нутгийн чи ер нь дор өөр өөрснөө хөхрөө хийдэй. Уг нь арьс ширээ хэрхэн боловсруулж айргийн хөхүүр сур зэргийн бэлэн болгодог үйл явц бол хэдэн мянган жил өвлөгдөн ирсэн Монгол арга ухаан. Өвгдөөс мань уламжлагдсан зарим нарийн технологиг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшилж тайлж дийлэхгүй байгаа нь үнэн. Чухам ийм үед хүүхэд залуустаа зааж сургаж өвлүүлэх нь хэддэн Монгол ардын уламжлал хэдэн зуундаан тасрахгүй байхын үндэс болох учиртай. Өвлүүлэх тал дээр бид нар би чинь тэгээ ерөнхийдөө яг хэвтэ тэгээд манай аав ээж түрүү үед ийм хөхөр хэрэгжилж байсан. Бержентэй хөхөрийг хэрэгжилж байсан. Ширээ хөхөрийн сүүлдээ бержентэй хөхөрийн эсгүүрийг заагаал ярьж хөөрвөл манай ээж бол надад одоо 8 дугаар анги төгссөн хол бержентэй хөхөрийг инкиж эсгэдэм минь үү инкиж ойдог хийдэг гэж над зааж байсан. Хэлж байсан. Тэгээ ерөнхий тэр хутун орчлоороо явсаар угаал хожим хойдон би өөрөнхөд өөрт ширээ хөхөр хэрэгцээтэй болсон. Өөртөө эхлээ хийсэн. Анхны хийсэн бол ер нь туршлага их л дутагдаж хийгдэж байсан. Сүүл-сүүлдээ гайгүй аштайхан хийдэг болол юм. Залуучуудыг бол одоо асуусан ярьсан өөрсөн хүнд бол яг хэлж өгнө, эсгэж өгнө, зааж өгнө, ярина хөөрнө. Тэр бол асуудалгүй нээлттэй байдаг бид нар. Хийж өг, юугаар оёх уу? Яаж хийх вэ? Эсвэл одоо асууцгаадаг л да хүмүүс. Тэднэрд бол хэлж өгнө, ярьж өгнө. Бусдаар өөрийн гарын шавьяна тариагаад сүйд болох юм бол байхгүй хүүхдүүд л дагж хийвэл хийж байгаа. Сураа идлэн бол хийч гэж байна. Хөхөрөн бол нэг хийж байгаа хүүхдэж удаагүй л үү л дээ. Аймагтан томоохон нутаг дэвсгэрийг хамран оршдог номгон сум амьтан ургамлын төрөл зүйлээр нэн баялаг бүс. Шим тэжээлтэй хөрсөнд нь хайлаас тоор, заг, сухай, жигд зэрэг мод илүүтэй ургана. Улаан харгана, алтан харгана, сондуул, шавг, таан, хүмүүл, чихэр өвс, цагаан гоёо гээд эмийн ховор, нэн ховор ургамлаар арвин. Уулархаг болон цөлийн бүсэд амьдардаг дархан цаазат ховор амьтдын өлгийн нутаг. Аргал, янгэр, хулан, хар сүлт, цагаан зэр болон ирвис, шилүүс, чон, үнэг, хярс, мануул, хадны суусар гээд тоочвол биологийн олон янз байдал төрөл зүйлүүдийг дурдаад дуусахгүй. Иймдэнч мал аж ахуйн дагнан хөгжүүлэх бүрэн боломж номгон суманд бүрдэжээ. Мал маллахч одоо тэгээ сайхан таавараа тэгээ цаг тавьчигдэж өрнөх. Тэгээд яг
Тэгээд өглөө босоод тэр чиг малынхаа хойноос өцөлж байгаа л өдөр. Тэгээ малынхаа хажууд ингээд ариулаа гэж жаргал шүү дээ. Хэдэн малаа араал. Тэгээд өвөл болохоор энэ сайхан хоолндоо мөрөө мартчихсан тэгэл. Байгалийн сайхан уулалч сайхан ангамтд тэрмрийг хараад явж явах сайхан шít. Тэгээ манайха өвлжөөнд өвлжчөөд хавартаа бол бууцан дээр л байдیں۔ Өвлж өвл хавартаа байдгийг. Тэгээд нэг 109 сараар жоохон өвлжөө бууцаа хамгаалал утар нүдлийг л өвс нь урам бол гарцтай газар тэгэл нүүж явдаг да. Малчин байхад одоо төвийн улс суужиг цагт баригдахгүй. Тэгэл цагийн 4 үйлрэл тэгэл дураараа малаа хариулаад явна шүү дээ. Говийн одоо хангаарах маягийн газар та. Энэ уулаар ингээд энэ байгалийн одоо бүдүүн нарын үндэс хүртэл бараг зааглагддаг. Манай энэ уулын одоо яг дундаас цаашгүй явахаар баглууртай ударгантай ерөнхийдөө говь жинхэнэ одоо говь маяг руу борцонгийн говь руу шахуу ингээд цаад хоолой цаашаа залгана л да. Урд их цохоо гэж уулгүй говийн 3 цохоо гэж уул тэрний архан дээр залгадаг юм. Тэгээ энэ яг энэ манай энэ уулын дундаас хойшлохдоо зэрэг нарийн үндэстэй одоо таан цагаалж болцоо тэгээ нарийн ширхэгтэй юм хужирлаг багтаа ус сургадаг юм газар байдий. Ерөнхийдөө хангаарах маягийн юм тэр юм. Урд талдаа болохоор бүдүүн үндэстэй ярдаа бол ботлог харгана үйлс. Одоо загсгал гихчлэн бот байна. Тэгээ ингээд тал руугаа болоо явчихаар ер нь л баглуур ударган залгаа явчтай говь маяг болдог юм учиртай. Тэгээ говь ухаан говийн одоо бүдүүн үндэс одоо хойшилж ургадаг нарийн үндэсний өмнө зах хоёр энэ уулаар бараг зааглагдаад энэ уулын дундаас урагш говь болоод говийн үндэс ургаа явчдаг өвс ургамлна. Хойтол нь болохоор хойшлох тусам ширэг үндэстэй нарийн үндэстэй болоо явчдаг. Одоо ийм л юм байна. Ийм л үндс нь ингэ зааглагддаг тийм л газар байдаг. Монгол алтай нурууны үзүүр, үзэглэн туул нуруудтай өргөн уудам тал хөндийгөөр нутгалдаг номгончууд бол Монгол улсын хамгийн өмнөд хэсгийн хамгаалагчид юм. Сангийн далай эхэн зав, урт улаан эргийн хийдүүдийн туур, хадны бичээс сүг зургууд, хүн чулуу, хэрмэн зам гээд түүх дурсгалын үнэт зүйлсийг хадгалан хамгаалагчид мөн л номгончууд. Уур амьсгал улирлаар өөрчлөгдөх янз байдлыг ажиглан харгалзаж, байгалийн нөөцтөнд түшиглэн амьдарсаар ирсэн малчид номгон сумынхны амьдралын хүртийг эргэх дөрвөн цаг нэвтрүүлгээрээ ийхүү үзүүллээ.